Чи нааг явлаа гэдээ ойлгох гэдэг юм уу тий? Яа та одоо ирэх хүлээл би тэгэд зам хол юм чинь. Тэгээ одоо ир маань адуундаа яваад амжидгүй адуун л олдохгүй байх шиг үү тий? Тийм өчигдөр цас шуурсан шүү дээ. Тэгээд бодвол доошлцсон баха. Сайн сууж байгаарай. Баярлаа. Бүх зүйлд баяр ирээрээ. Баярлалаа. Бүх зүйлд баярлалаа. Бүх зүйл сайхан байлаа. За баярлалаа. Одоо ирийн төрсөндөө тий? Сайн сууж байгаарай. Баярлалаа. Нөх гоё хань орж байлаа. Оо, за баяртай гөлгөнө. За баяртай гэнэ. Ui! За сайн байна та. Та минь ясаа орой ирж ах юм. Харин тийм болчихсон. Сайн уу? Үнэхээр яах вэ? Ямар хөөрхий. Сайн манай ээж. Таныг манай зүгтээ үнэ сонссон. Тийм үү? Тий. Өстө хөөрхөө. Ундрмаа. Баярлалаа. Бүр тасчиж гэж. Өөр таньдаг болчих. Тий. Таньдаг. За тэгээ би угаасаа эргэж ирнэ юм сайхан. Тэгэрэ минь хөө. За хөөс. За баяртай. За баяртай. Сайн яваарай. Тэгсэн. Намайг битгийч. Эдгэртэй тохиол ойлгох юм. Харанхуй шин ирж байна шүү дээ. Юу яана. За сайн байцгаана уу? Сайн явж ирвүү. За зараад хүрээд ирлээ шүү дээ. Яа, баярлалаа. Сайн ирвүү. Сайн явж ирлээ. За сайн байна уу? Сайн байна. Сайн явж ирүү. Сайн сууж байгаа. Хөөе сайн уу? Амаа нина. Ихэр бүстэй хараа тээлнийх ингээд орж ирэх бүстэй айл ихтэй. Уяа ч юм уу? Манай хүн чинь алдарт уяач байгаа. За сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Сайн сууж байгаа. Сайхан үлчиж байна. Би 2 хоног эзэгтэйдэд тослоно. Эхнэрт нь туслаад надаар хийлэх ажил байвал сайн хийлгээд аваарай. Тэгээд Одоо цасаас хийх ажил их л байгаа. Их байна ажил. Өнөөдөр мөлөөсөө шуурлаа шүү дээ. Сайн цасаарлаа тий. сая харин бид нар замд гарахад шуурч ирсэн. Тэгээд Тий өнөөдөр яг бүтэн шуурсан. нэлээ айхтар байсан. Хүйтнэн гайгуурнаас салхин хөрөх өвчтэй л байна. Одоо тэгэл өдөр тутмынхаа хийдэг ажлуудыг хамтдаа л хийдэг хөдөөний эмэгтэй. Ямар ч юм бас би бинийгээ их сайхан ойлгоцмоор байгаа байхгүй. Гэхдээ намайг аягүй сайн ойлгоч. Гэрээцэгтэй хийдэг ажлууд. Одоо бол ерөнхийдөө ажил багассан байгаа л да. Тэгтэл ажил байгаа.
Юу ямар ажил вэ? Тэгэл одоо хорхоо харууллаа, тавиулна. Хорхоо харуулаа хийх юм уу? Тэгнэ. Дүр. Ой ямар бас шүлцгэж. Цааш чадах. Оо гай. Тэгээд юм оюулна. Өдөөл ойд юм уу? Тий. Энэ дэлэг өөрөө байсан мó? Тэгсэн. Ямар гоё дээл ойд юм. Сагаас бас вил авах. Өглөө нэг манайх нэг үхэрч байгаа. Одоо нэг 2 үхэр. Хөөхөн цаа би өөрөө бас үхэр цаад сурж байгаа байхгүй юу? Тэгээ өглөөд нэг үхэр саадъя. Тэгэл ер нь хийдэг юмнуудаар цугтаа хийл гэж бодож байна. Тэгээ. Манайх хам бол зургуулаа. 4 хүүхэдтэй. Тий 2 охинтой тий. За 3 нь албандаа явсан. Тэгээ энэ жоохон одоо ингэ л ээж аваа шүү. 3 нь хаана сурдаг? Аймагтаа. Тий аймагтаа 10 нэг том хүү 11 дугаар анги. Охин 7 дугаар анги. Тэгээ бага нь бэлтгэл цэцэрдэг. За дунд говийнхан чинь дуутай хуртай. Дуутай шуутай. Тий. Хавшаа хийсэн хүүхнүүд байдаг л гэж сонссон шүү. Тэгэж ярьдаг. Энэ малгайг нь бас хийж өгсөн үү? Тэр ингээд дандаа миний л хэсэгнүүд Одоо байгаа. ингээд өөрийнхөө хийсэндээ тэр надрах нь ямар гоё. Одоо малгайгаа тавиад гэртээ тухтай баяда. Тэгээд бол манайх. Тий. Малгайгаа тавиал танах болчихъя. Тэгээд Манайх. Оо нэр малгайгаа авсан чи хөөх юм байна уу? Малгайгаа авсан чи эндэж ш. Оо тэр хараа хүүхдүүд хүртэл мэдээд байгаа. Тэр хараа. манай нэстэ технологи шатсан. Ямар лашин хаа Хитэн ямаас ах юм. нэг холбоо ямар цааш шүү дээ. Нэг холбоо юм хэрэг хэд өгдөө. Юу авахгүй юм нэ. Бүрээ саач. Одоо нөгөө ямаа ширэгчж байгаа шүү дээ тий. Тэгэл Хош би идэвлсэн тий. тийм. Яа намайг хүрч чадсаар эзэн байна. Сааж таслаа. За хөрхнөө хөлөөцөөгаад. Ой. Чиний сая сарсар гэдчихсэн. Өнөөлөө. Уу яаш гүрги ярдсан бэ? Ээлжлээ сүүн хөхрөгөө ээлжиж ордог ш. Тэгмэж байх уу? Аа. Нэг хөхөн ихсүүтэй байна гэж байх уу? Бэн.
Янз шүү дээ одоо нөгөө ширгэж байгаа надад ч. За. Тэмээс хахаас момент том болохоор амар байна. Яа. За. Ой, чи ерөнхийдөө. За сүгэ гаргаарай. Энэ ширгэж. Яна хин нэг нь өглөөсөд энэ ямаг сааччихжээ. Опе! Хай! За. Оо энэ ч бүр хараа. Муу бүр доош нууц. За одоо чамайг харъя. За. Хей. Чаптгэм хожон гараарай. Тэрс. Ямаа тэрс би нэгэ их сайхан ойлгоцмоор байгаа байхгүй. Тэгтээ намайг аяг сайн ойлгоч. Энэ анх удаа хурж үзэж байгаа хүн байна да. Багадаа нэг хурчээсэн юм уу та гэж мэдчихэж байгаа хэрэг. Нэгээс нь хэд орчим грамм гарах хэвтэй. Одоо бол ширгэж байгаа штэ. Таны чинийх сар гэж дуурайд минийх байхгүй шүү. Яасан ишигнээс нь бодоод энэ сүгийн. За хөрөнгө. Яа. Нэр бүсүүд очлуулаад. Хөөе. Энийг шүн хэнийг саачиж. Энийг саах юм уу? Энэ бүр юу шахахгүй. Энийг саах. За харъя. Надад байна уу яманд байна харъя л да. Чи ингээд энийг хар суучаад байна. намайг ирэхээр суучаад. Тэр намайг халахаар босчоод. Энэ одоо муу тэр юм санаа. Яна би бүр чам нэмэр болохоос нэрмээс олчих шиг. Тэр энэ хараа муу хүн зүгөө харагдгүй марагдгүй гэж өгөөд. За. Чичээд ядаж нэмээс нь авах гэсэн. Нөгөө хэд чинь бит хоёрыг туугаас өмнө яваад гэсэн шүү дээ. Яна. Той дараас нь би ямаагаад Сайн л үстэй. Тэр энэ одоо олоход гэсэн яах вэ? Бүр энэ дээш нь өгдөг үү? Над дээр болохоор зүр нам нуугаад. та ямаа саажсэн юм? Би баг вахтаа саачсан эмээгэндээ яг ингэж холбочоо саад гэсэн. Одоо ямар юм? Халамжтай нараас сахаар Хэцүү. Зүгээр. Оо яана. Чиний суучин чи сүйтэй гарч ирсэн юм өмнө нь. Хотлоо амир атаргоо. Минийх гэсэн чи бүр хиччлээ. За баярлаа. Оо. Та байта. за хойлоо ямаагаа хошно. Сүг ингээ орчих уу? Тэгээ тийш нь тавьчих. Хойлоо хоньны хараас ямаагаа тууй. За ингээ сайхан өөртөө явж чадах уу? Явчин. Тэгэл цаашнаа гаргаад орчих. Хонин тэр цаана Жоох яваа. явчих тий. Тэгэл хойлоо. За би нүдэн өгүүлээд туудаг. Хошногоо нэг бол бас энэ шутраад байгаа. Би ингээд жоохон заачлаад. Илгээ аваад 5 цалаа наадах руу хийчихгүй.
5 цолтой элэг Өшиг. Зүрэх. Зүрх мч хаана байна? Өшигтэйгээ зүг байна. Түл өшигтэй зүг орсон. Малын энэ түүхийн эдийн дотор хоёр өстэй яг үнэгүй хаягдаад шүү дээ. Зах зээл нийлүүлж байгаа. Тэгж гин үү? Тий. Энэ махны үйлдвэрүүд авахгүй байна уу? Авахгүй шүү. Ингээл бүх юмыг чинь дийдэж явдаг шүү дээ хүмүүс. Тий, уг нь тийм. Тэгсэн чи одоо ерөөсөө айгүй цамаа ерөөсөө нэг чи идэхгүй баг нохоондоо өгдөг юм шүү. Дайвар бүтээгдэхүүнүүд ерөөсөө ямар ч үнэ авахгүй. Битрээс махын лавдаг болохоос түүхийн эдэн гадуур эдрийгээ сайхан ажиллаад идэх юм бол энэ ч та. Зөндөө сайхан хоол. Энэ ч одоо харин энэ хараа яг өгсөн хүний мэдэж буцааж хаасан санагдаж байгаа байхгүй юу? Одоо дуусчлаа шүү гэж сануулж штэ. Одоо бид нар ч нэг малын хөлийн татвар гэл одоо манайх ч ингээд жилд 800 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Дээр нийгмийн даатгалаанд төлж байгаа. Гэт бас хөрхэн татварыг бол төлөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бидрээс гарч чадсан малаас гарч байгаа энийг маань бас нэг бидэрт эргээд бас нэг 5 цаас болгоод тийм нэг бодлого байвал бас их зүгээр санагдаад байна шүү дээ надад. Арис нэг энэ бүтээгдэхүүнүүдийг надад жоох усаар туужуул амар тийм л тий. Боронкогоо надад ангатаснаас бүлэсгсэн байна. Шүтээ. Одоо туршлагатай малчтаас ч гэдэм үү малчтаас санал авч судалгаа хийд юм уу? Хийлгүй ах уу одоо хурал зөвлгөн дээр яригдчихл идэг асуудал гэдэг чинь нэг тэрлэг шүү дээ. Та буруудлаа мэдчих. За энэ саваа авчаал. Нэг өвс өгч мод шар мод ч юм. Сэрээ хийж болох юм уу? Өвс зүгээр энийг тавьж авах гээд байгаа. Энэ савыг нэг салгахтаа өвс тавьж салгадаг байхгүй юу? Би гаднаас үз авахгүй. Тэгж болно. Дом юм уу? Тийм дом. За ингээд тавьж өөст тааж маа. Зүгээр өвслөө болохгүй. Энийг ч хотод аахгүй шүү дээ. Таасах. Сүртэй юм. Зүгээр л нарийнхаа өвс авах. Яс юу нэгтэй ба. Яа хот. Нэ хотог нүднээс хотгаа угаас авсан шүү. Зааж болох юм. Заадгүй та ингээд авчих. Зааж хойлооч ус очиртай шүү. За энэ савыг биш өвсийг хотолж юм гэсэн үг байхгүй юу? Тэгээд бас нөгөө төрөх хүн нөгөө элэг бацдаггүй гэж байгаа шүү дээ. Бас нүж цус мос бацдаггүй. Гэдимэлээ төрөхтэй их өвддөг. За одоо тэг энэрүүн хийд. Би нөгөө ингээл гид залах гэж жоохон багтаа ингээл. Ямар дурлал. Цаашаа чамаа гэж төгсөн би яах гэж ингээд сууд ингээл Чавж чаддаг үгүй би. тий цаашаа галцна бас салаахгүй гэдэг балаачих юм аа. Хэлэх намайг хэлээгүй байхад ус халаасан. Тэгээд балаа ямар мундаг төлдөг гэж магтуулах гэж төлсөн шин. Болоогүйсэн байхгүй. Одоо энэ нэг халуун усан чинь цус чинь удаан болдог байхгүй ямар чануулдаг. Хүүт усандаа хижээж хурдан болдог байхгүй. Яг багийнхаа юм санчлаа. Аавч ирэх баярлалаа. Нэг надад яаж хийлэгдэх гэсэн. Тэгээ би дараач аавч ирэх байхад шүрдэхгүй юу? Тэгсэн чинь намайг таас бож оночлаа миний хүн бойл гэсэн. Тэр шиг юм болоод нь тий. Ганцаар хайрлаадгүй. Ер нь л ганцаар хайрлах шүү дээ. Тэгээ одоо энэ миний хийж байгаа юм хин хийгөө. Хөрөл хин.
Эрхэм хүндэт од баяр танаа. Эрдэнэт мал сүргээ жил дараалан доктортой өсгөж ашиг шим, чанар, үйлдвэр усааг нь сайжруулан малч үйлсээрээ түмнээ манлайлж нийгэм олон нийтийн ажилд итвэх зүтгэлтэй оролцож сайн цагаан сумын авраг малчин болсонд баяр хүргэж сумын засаг даргын хүндэт өрөмжлөлөөр шагнав. Сайн цагаан сум 2021 оны 2 сарын 11 сайн цагаан сум. Гадаа мотоциклийн дуу, нохооны дуу гоё байна. Шимэн байгаа болохоор гэрээ заатунд авсан байгаа. Орж ирэхдээ тэнцээ хитлэн байж. Угаасаа нааг ирэхэд цэвэрхэн байсан л да. Тэгтээ бид нар бас нэлээд янз бүрийн юм хийгээд. Тэмбэж шүү дээ. Гэрээ нэг гоё даваад тална. Ерөөс энэ тэнгээр ингээд жижиг сажиг юм хаан тавилаа гэж хайхгүй. Яг тэр хэсэгтээ нүдний шээл, энэ хэсэгтээ малгаануудаа ингээд тавьчих юм бол амархан нэг тойруулж хараад юм болж байна. Зарим юм бол өлгүүрт хийгээд бас нэг даваад талыг хэвчүүлэх гэж байна та бүхэндээ. Ингээд унаас олж. Бусдаа гарахт наав гэж авчих саад гэсэн. Энэ хэд танах чи өдөр болгоо ингэж харал гэдэг юм уу? Тий, ерөн сайлаа хийж явах хугацаанд өдөр болгоо. Тэгэж төсөө өдөр болгон гарна. Өдөр болгоо хийн тий. Тийм. Тэгтээ яг энэ дэр янз бүрээр Зарах уу? зарна боломжоор. Эндэн гавдаг хүмүүстэй байгаа. Одоо үед нэг яг энийг л хийх гэж байгаа шүү дээ. Тий. Чи тэгээ энийг арай том хийх гэж байна. Энд чинь татал. Оо зэстэй баха. 2 3 4 эргүүлж тээ. Авсагаа яаж вэ? Авсгаа маа шүү. Тийм шүү дээ. Ямар яваа шүү дээ. 2 3 4 тээ. Одоо яг нэг ийм л юм хийх гэж байгаа шүү дээ. Тий, хатгаараа л юм бол одоо ингэж жоох том харагдчихна. Харин би чамайг энээсээ том хийчихлээ дээ гэж дотроо бодохгүй юу? Дал. За эхнийх ундмаа. Авсгаа ямж чамайг өгсөн дээ. Бас шүглэж. Цааш чадах. Яг нөгөө зэперний хошуу юм шүү. Илүү хошуунууд ус байдаг. За. Тэгтээ жоох ингээд их хөдөлгөө ууц самд хөдөлгөд үүрээд байдаг. Нөгөөдөг шиг чинь Хамаагүй ам хөдөлгөд хөрөөл. ойлгох. Нэхлээ сууя гой тавьж өгөөд дээшээгээ өө. Тэний жоохоо. Бичний яг ямар тоглоод байгаа шиг санагдав. Зөөр Хатаал одоо ч төвөө хийж нөгөө хаарцаа гэдэг ачнаас аваад яг бориг олцгүй юм гэж бас их сонирхолтой болсон юм шүү дээ. нэг юм хийж байгаа бол энийг хийсэн шиг хийгээд яг орц найрлагын яг л малынхаа шин юугаар хийхгүй бол дараа чи энийг зарахад нөгөө юм чагч авахгүй шүү дээ тий. Бис чи ерөөсөө тэр үстэй. Тэгэхээр яг л үнэ чигээл байх хэрэгтэй гэж ойлголоо тий. Өөртөө ихтэй байх хэрэгтэй байна. Нэг уурш шаарддаг. Салгалсан юм чинь дагаад дэше болчих. Бялаа үйдэг хүмүүстэй янз бүрийн юм байна. Оо тэр чинь шахалт махалт чинь гоё юм. Миний хаяг сэрэг багтах юм. Тэр адилхан юмнаас гарч иж. хараа нөгөө бадлалт нь илүү болов. Тийм байна. Хадмууд чинь чамайг ажилласаг гэдэг юу юм өгдөг. Ер нь хадмаа шаавэ. Оо тийм үү? Тийм. Ажилласаг шааваа. Ямар гоё. Би нэг тийм хүмүүсийн ингээд хатан бэрийг хүргэн гэдэг нэг тийм талцаад байдаг юм их дурггүй. Битгаар ч гэсэн ер нь тэр Тий. талтай айгуу дурггүй. Насаараа Танаахан амьдрах манаахан байж гэсэн. Тий.
тим юм ярьдаг тий. Тэгээд танаахан манах ингээд үл одоо нөгөө юу гэр бүлийн янз бүрийн асуудал дуусахгүй юм шиг санагдаад байдаг шин. Манай хатнууд бол надад бас аим. Уцаар ярьж байгаа хоолойны өнгө уулзахад харж байгаа харц тэр болгоноос нь би бас хатнуудыгаа надад хайртай гэдгийг мэдэрдэн шүү дээ. Өөр гадаа баймар санагдаад ах юм. Өглөөний цайч биш баг өдийн цайл болчлоо. Тэгэд ийм гоё дулаахан өдөр. Тийм болохоор өнөөдөр гоё гадаа аарцаа буцалгаад сайхан аарц. Чанад гуава жимсний аарц гэнэ. Шимстэй. Хамгийн гол нь өөртөө игээд байгаа шүү дээ нэрээ аарцаа. Тэгэл өдөр даарвал уугаал. Тэгээ яруу найрагчид ингээл нэг ийм газар ирчихээ шүлэг зохиод байгаа. Би бол хөдөө явал бүжиглмээр санагдаж гин, дуулмаар санагдаж гин, орилмоор санагдаж гин, шүлэг зохиомоор санагдаж гин, гоё кино хиймээр санагдаж байна. Ёстой л юм үзээгүй хүн шиг явна да. Юм матсан байх үү гэж бодож айж байна. Энийг шууд аваад хийхгүй. Энд шүлийн хийгээд энэ дээрээ хоолой хийгээд. Айлын эзэн адуундаа явсан. Гэхдээ яг ирнэ гэсэн цагтаа ирээгүй байна. Тэгэхээр адуун нэг тийшэл явсан байх бас санаад зовд юм байна араас нь. 2 арц. Яг 2 арц таард юм байна. Тэгэл яг ээж өнгөрсний дараа тэр чинь бас яг нэг 40 санаг моног тусаг байхад амар хэцүү байж ганцаараа төвтөж чаддгүй байна. Манай надам ээж өөртөө авч төрөддөг. Оо ямар хөөрхий. Нөгөө зуур дараа алдсан. Нэг шокноосоо гарч идэггүй тийм байна. Танай хүн бас хажууд чинь зөндөө нэмэр хань болж байгаа юм тий. Нэг том турш байсан шүү дээ. Тэр үед тий. Манай аавыг өвтгöd би нөгөө тоглолттой. Тэгээ манай хүн манай аавыг аваад нөгөө ахлага хэлэх газар нь сар цуг байгаа л. Тэгт чинь би өстө бүр хайр хүрч байгаа юм чи. Өө бүр ундрмаагийн аав нэс юм уу? Хүргэн нэс юм биш үү? Ямар сайхан хүүтэй юм бэ гэж бодож байсан. Бүр хүргэн нэсэн биш тэгээд хүний хайр гэдэг чинь яг тийм үед бүр илүү мэдэрдэг юм биш шүү дээ. За миний энэ хийсэн жоохон онцгүй хэлбэртэй шүү. Зүгээр энийг чи яг амтлагаанд гаргаж чаар заяа. Энэ нөө манай туслах гэж нэг юм ирсэн юм аа тэгээд байхгүй хөр гэдэг чинь. Миний юм ухаана. Зүгээрээ зүгээр гоё. Хатаал зүгээр. Намайг юм чадахгүй байна гэдгийг дор нь хэлээд засахгүй бол би тэгээд чадж байгаа юм шиг зүгээрээ гэдгээр толгойд ирчин гарч штэ. Нөгөө эцэгтэй туслах чинь дараа нь үг хэлэхээр үг авахаа болоод үгэн сосгоо өөрдөөс сөргөлдөөд ундаг болно штэ. Шууд төгс юм гэж байгаа. Тэгээд гарт ороод ирнэ л дээ. Нэг 250 тэрхээр. Тэр манай ээж ч одоо залуух нараа өнгөрцөн. 40 хүрээгүй 40 дөнгөж гаралтай өнгөрцөн. Надад одоо үлдсэн юм 2хан зургал л гэдэг байхгүй юу? За. Тэгээд бас энэ нэвтрүүлэгт орж байгаа надад бас их сайхан санагдаад байгаа юм. Гэт хэдэн хүүхдтэйг миний одоо боддог юм чи хэдэн хүүхдтэйг нэг ээжийнх нь наслаагүй насаар урт наслаад хэдэн хүүхдтэйг үсээ буурал олтор хамт байх юмсан гэж боддог байхгүй юу? Тэгээд энэ нэвтрүүлэг бас надад хэдэн хүүхдэд минь аягүй сайхан түүх болж үлдчихэж байна. Тийш гэж бодож. Энэ ард хурж байгаа юу ч бодохгүй. Ийм гоё залуу, ийм хөөрхөн байсан юм уу гэл тээ. Ямар гоё юм бэ наа. Тийг нь тех байх гэж бас их гоё санагдаж байна. Би ганцаараа яваагүй. Бид олуулаа явж байгаа. Бид нар олуулаа хийж олон зүйлийг хийдэг. Нэг зүйлийг ч гэсэн олуулаа хийдэг. Тэгсэн чинь манай эцэгтэй төсөл шинхэн маамаатай болсон. Манай оператор залуугийн эхнэр нь төрсөн өчигдөр. Бид нар группээрээ санаа зовж байла. Хизээ төрөх бол, хизээ яах бол гэл бүгд санаа зовх юм бас нэгээр нэмэгдээд. Одоо тэгсэн чинь баярлах юм нэмэр нэгээр нэмэгдчихсэн. Өчигдөр хөөхөн охинтой болсон. Одоо бас аавыгаа хүлээж байгаа.
цаг хугацаа гэдэг бид нар ухрааж болохгүй, буцааж болохгүй хамгийн үнэн цаг хугацаа гэж би боддтой. Тийш. Тэгээд зовлон жаргал бүх юмыг ардаа орхиол явдаг. Дараагийн юу хийж байгааг бид нар мэдгүй. Гэхдээ бид нар хичээх ёстой. Бид нар энэ хийж байгаа бүх зүйл тайрын өсгсөн мал, тий. Миний хийсэн кино бүх юм чинь Үн цэнтэй цаг хугацаа олж үлдчихэж байгаа байхгүй тийм үр хөөхөд гэл үе удмаараа харах үзэх юм бас бий болгож л баг. одоо гадаа энэ дэр хавчулч тээ. Гэхдээ миний харлаг та анзаарсан уу? Гэт нэг дулаан газар зарцуу орж ирэнгүүтээ Таагаад тий амар тосн гоождаас бүр тэр эдэний тав доош даацлаад гоожддаг байхгүй. Бас яг хүн болгоны ааруулууд бас өөр юм шүү. Яг миний ааруулыг болгон яг тэгдэг байхгүй. чи тэгвэл баг өрмийг авахгүй хийдэг юм шүү. Маа авдаг. Тэгээд тустаад идэм үү? Тий тэгсэрнэл амар тостаадаг. Тэгээд бүр авдаг хүмүүс яг юу шар тосн гоожсон гоё харуултай гэдэг шүү. За аливаа ажил үр дүнгээ ярилцах хэвээр. За битэрийн харуулаад өнөөдөр арц маань нэлээ одоо олон янзын хэлбэртэй боллоо. Тэгээд жоохон зай их хэдлээ. Энэ дэр өмнө нь одоо 30 50 ширхэг харуул тавьдаг байсан бол энэ удаад 30 ширхэг харуул тавилаа. Яг тэгвэл би айгуу тийм бүдүүн болох өргөн зайгийн хувьд энэ тэнд их замбраагүй тавилаа. Би өөртөө энэ дээр бол 100 оноо тавихаас би 20 оноо тавилаа. Үнэхээр ундрмаа чамд авьяа салгаж чи үнэхээр бэлдээгүй байна. Шүүвчилсэн. Чи үнэхээр бэлдээгүй. Тэгтээ чи чадгаар байна. Битээ сэтгэлээр өшөө уршаа. Дууссан дийл юм шүү дээ баг. Бараг дуусчихж байгаа юм дил. Яг дуусах ч бас амжихгүй л одоо. Тий таныг ирэхэр бас зориул ер нь хадгал гэж та туслахаараа. Би сая баярлж илаа. За ямар ч гэсэн 70 газар л юм байна. Муухай байсан чи. Би бас их гоё хадахгүй тий. За ингээд та өөр зангид нөгөө энийг зангидаж өгдөг юм гэсэн. Тэгэхээр яах вэ? Мэдхгүй ер нь балтуул хитдэгсэн шүү дээ манай чадрал. Зарах гэж байгаа дээл юм уу хүнд өгч байгаа дээл юм уу? Энд би хүнд бэлгэнд өгөх гэж байгаа. Нөгөө Та хичээж гоё хадараа. За ингээд нөгөө бүксээ суулгах хэмжээг юм бол ингээ авчих шүү дээ тий. За энэ багцаа нэрээс би энэ шилднийхээ одоо энийг суулгах юм ингээ харчиж байгаа байхгүй. Ингээд зүгээр тэмдэглэж байгаа юм. Ингээд тий ингээд бэхлээд энэ маань их сайн бүх бэх байж өдөр тутамдаа л дээлээ өмсөж байгаа болохоор энийг ингээ хоёулангийн давхарт нь оржгаад ингэж нийлүүлээд дахиад ингээд хатгах. Миний хуравч цаарсан юм шүү дээ. Тэгээ бас ойж байгаа утсан цаанаа гарч болохгүй дээл. Тийм. Мухаар гэдэг тий. Өнгөрөөгөө дотор луугаа нэвтэрч болохгүй. Бас хитрхи ингээ хөрсөлж болохгүй. Хөрсөлж хөөрнөө шилбчийн имлэм болоод шүү дээ. Ангиэл таатанда одоо болж байна. Болж байна. Одоо нөгөө нуруулна гэдэг лөө. Ингээл за тэгэхээр чин би тань руу ингээ гаргаад өчгөр таатж байгаа. Түрүү чи харуул шиг юм болох үед л гэж байж байна. Би гавх хэлсэн. Одоо ер нь тэгэл уцаан гой жигэд зай хорондын зайхан гой жигэд татгаал. Бас энэ тэнд хол ор хатгачаар юм уу харагддаг байхгүй. Тий. Би яг тэрний их анзаардаг. Тий. Би хамгийн анх баярт дийлж өгтөө. Одоо харахад бол амар мухад дийл заяа. Хийж өгсөн чинь угаас өмнө нь их гоё дийл өмсдөгсөн чинь яа угаас л гол нь шүү дээ. Миний хийсэн анхны юм айгүй мухай. Уйлж байгаа өмсөжчихсэн шүү дээ. Голхоор нөө. Голхоор нь. Тэгэл нөгөөч чинь одоо харахаар тал дээрээ захтай заяа. Зах махын зүгээр л ингээ хөнөө. Тийм тэр гоё юм өмсдөгсөн аргагүй шүү дээ. Гэхдээ манай хүний нэг гоё чанар нь Монгол хувцас айгүй гоё юмсан. Дээлийг бүс малгай юм хувцас өмөр айгүй сайн дээдлэн одоо орой л малдаа явж ирэл яг сайхан тайлал эндээ малгай бүс юм бол дурамтай гацуугийг дээшээ тавина. Тэгээд их гоё цэмцгэр бүсэлж байгаа хэвээр та анзаарсан юу? Тийм. Харин ийм төв тэгшг нуруутай ийм гоё юм. Гоё юм биш. Би тэрийг харах айгүй туртай ш танахаа. Бүр хайр хүрдэг. Ямар гоё хувцалдаг.
Ер нь миний анд Монгол хувцас айгүй гоё цогтдаг байхгүй юу? Нэг удаа нэг найзууд гэр бүлийн шинжил орох гээд бид хоёр хамт тэр нөгөө палаж дээл өмсчихрэхгүй шүү заадуулчин тэгээд тэгээ бид хоёр баяр гонж өмсөд би палаж өмсөд баяр тэстэ гонж үнэн дээлстэй зохгүй мэлээс инээд тавьдаг жижигхэн сүргүү Аргагүй ч дээлтэй багт нь хараад. тий би одоогоор ч гэсэн дээлтэй багт нь л дуртай даруухан юм тийм айгу чам байхгүй юу тэгэл идэд махшуул ингээл сайхан хотлоод идэж байгаа ч гэсэн айгу цэгцтэй Бас тийм анзаард юм бэ тий. тий ер нь тиймэрхүү шүү дээ маань ер нь тэр талууд нэг татагдсан одоо ч гэсэн тэр Хайрыг мань улам бадраагаал байж гин гэж үү. манай хитүүхт ч гэсэн бас нээж хийсэн дэлгэрэх гоё нөө. Манай дүүхтэй хувцсыг чинь тэгэл багцсан уу гэж байгаа л манай. Бүхэн түн. Авч штэ. Багтдаг хэлж байгаа. Багцсан уу? Дармаагийн хүрэн багцсан уу? Дармаагийн дээл багцсан уу гэл. Одоо эргээ энэнд нь сурахаар өгөхгүй байгаа юм чинь. Ирчүүд байхгүй бол ураганы уртыг хэн барих юм бэ? Атоны хаан дэрбэт эсгэрч өссөн амны хишигтэрчүүдэ дуулъё. Бэж юм уу марцсан. Сайхан шнэ. За нэг сайхан шунаач. Шууд энэсээ барьсан шүү. Энэ хараа жаман. Энэ хараа ямар ч илүү боцгүй хэмээн боцгүй яа. Органик. Хүүхдийн шинжлэх төвш. Жаман. Ундаа угаараа минь ундаа гого. Одоо хүүхдүүд хэмтээ энийг алсгаар хэлээд дургүй өгдөө. За алслаа. За уруулаа нэг жоохон хөлөөж үзлээ. За шууд олоолаа. Хамтын мэдлээ. Дахиад нэглээ. Болж штэ. Одоо ингээд даатлах хэсгийг талаад байна за. Болж штэ. За ингээд эднэрээ өгөөрэй за. Муу юм их юм уу баярлалаа. Бичэн байгаа шоколад байж. Нэг гоё. Энэ бас биоч юм байна энэ. Бүтүүр юм болор гэсэн. Эсэлгэн чинь тийм. Би маж. Тийш тийш хараад хөдлөнгөө удачаар чи хамгийн юм өсч байгаа шүү дээ. Ингэж мэдсэн шүү дээ. Тэр илүүтэй харагдсан шүү дээ. Би гэртээ чад нөхрийнхөө мэрэгч машина. Эхэлж ойсон нөө дараагийн ойсон энэ айгу хөөрхөн ойсон байгаа зү. Тийм байна. Гоё нөө надаас тоо ахиат юм аямар. Чи энэ дээр дандаа дийлээ хийд юм бэ тий? За олон дийл хийх болтугай. За тэгээ дээлээ. Эзэнт нь өмсгөө. Юу нэ? Эзэнт нь өмсгөө. Би нэг тань зөрөөд чинь би хийсэн юм аа. Хөө яана. Би юусоо анзаарах хөө ямар гоё юм. Би таарахгүйсээ таараасаа л гэж бодож байна тий. Надад бүр өнгө энэ хэмжээр нь таалагдсан. Харин таны нөгөө single lady дээр нөгөө яг юм гоё хөөхтэй л тий. Яс тэрийг айгаас. Тэгээд хийсэн үү бүр. Тий. Чи тэг хит хоногт хийж байгаа юм. Нэг би нэг өдөр талтай суусан. Тэгээ арай дутуу амжааг өнгө орчихсон. Чамд танаар дуусгуулъя гээд бүтэн дээл бас нөгөө гүйцэд дээл нөгөө бас хүнд өгдөггүй шүү дээ. Заавал нэг дутуу хастай. Тэг би өөрөөсөө гараа танаар дуусгуулж байгаа байхгүй юу? Өө ямар гоё. Өмсөд үзээ л та. Тий. Яг тань цэнхэр өнгөгөөс яг ингэж зохин Яста юу хитэх юм бэ? Чи хинчиг нь яаж мэдсэн? Хоёул энтэй тавчаа шилбэ хатахгүй шүү дээ. За яах вэ? Хэрэг юм шүү. За тэгээ бүс байгаа гэх. Янзын өнгө бол ирсэн ярих юм бол. За тэгээд урд хормойн унагтаа. Хойд хормойн хонь хураг. Дотоод тэнгэрэн тосоо. Гадаад тэнгэрэн гадар руу эзэн мөнх эдэн хэврэг гинээс илүү сайхан хөдөлж аваарэ. Ой.
Эрхэм мөндөд үзэгчдээ ээлж тоолоо хийх гэж байна. Оройн зог. Эзэгтэйдээ зориулаад, хандан зориулаад оройн зог хийх гэж байна. Юу н хийгээд эхэлчихсэн байна. Луунгийн цутган шил хийхээр боллоо. Тэгэд луунгаа шараад усанд чанж байна. Одоо харин бүгдээрээ мах шарна. Махаа шарахтаа гол нь одоо амтлагч нь аягүй чухал байгаа, маш чухал байгаа. Саримсыг хэрчээд одоо маслахаар хийж байна. Тэгээ хатагтай яншууг бэлдээ тавьсан байна. Яншууга масларга хийлээ. Миний амтлагаа бэлэн болж байна. Мах амтлагч маань бэлэн боллоо. Бэлэн боллоо. Нөгөө намангаас авсан. Та нөгөө нэг крем чиз хэрэгтэй байхгүй юу? Өндөг хийгээд сава. За хоёлаа. Тэгэхэд нүрээ цэвэрлэнэ. Сумья тэгээд өнөөдөр дараа нь хэлээ. Нүрээ цэвэрлэхдээ би чамд энийг үлдээн за. Энэгээр ерөөсөө өглөө оройд нүрээ цэвэрлэнэ. Будагтай ч будаггүй ч энэ шиг нэрээ цэвэрлэнэ. Нүрээ аягүй сайн цэвэрлэнэ. Хэрэгтэй зүйлээ аваад ирсэн. Тэгээд хураа ирсэн. Би ер нь хөдөөгөр явахдаа дандаа хураа ирсэн цэвэрлсэн. Өглөөдөө бол угаагаал чигшүүлж өөд хоёр оройдоо бас заримдаа алдаг ажиллана. Энэ айгүй амархан. Тий, олон бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй. Тэр сон шингийн ундаад хөвчлөлтэй байхгүй. Гүлээсэн түүх биш. Энэ галны нэг дөлөөдөг шимэлсэн юм. Ер нь одоо тасаа цаагаад альбиасаар борлуулдаг газраас авч байгаа. Тэгвэл мэдгүй шүү дээ яаж тэрсэн дээрсэн. Яг нөгөө үйлдвэрийн мөн ч юм уу биш бид нар бол мэдэхгүй шүү. Нарны тасаа төвчлээ. Одоо гоё үсээ авах. Энэ улаан шампунь цаана ангижруулагч. Тэгэд энийг чи бас түрхээр угаагаараа за би ингэ орчих юм да. Гоё шүү. Нүүрний крем төрхөөс өмнө тэгээд праймер гээд тэгээд крем төрхөө нүүрэн гоё гялгар харагдав. Саяны нөгөө хэрэглэсэн эсэс таамаг. 8 царагдаад идэггүй. Тий 8-нд бас нөгөө юунд идэгтэй монсын юм сангуудаар байна яг чи харж байсан юм уу? харж ирсэн. Хаанхан бүтээгдэхүүн болоо надад таарах юм болов. Яг нөгөө бас нүүрний нөгөө нэг жоохон хүчлээтэй хэсэг байдаг шүү дээ. Тэндээ Тохны гол мал. тэгсэндээ ингэж өгч өгөх юм бол
Нөт гэдэг дандаа Европ. Идэр бүгд нөт байгаа зү. Тийм байна харин. Эдгээр хараагүй юм. Тэгэл Бүгд нэг сууд байгаа. Чи бас хөрхөн санаач юм те. За крем бол гоё боллоо. Одоо ялаа пудрээ тавина. Надад ч түрхээр нэгсэн зэгийг явчихсан юм санагдав. Огт хэрэглэдэг. Гоё юм чи пат гэж барьчихдаг. Хацар өнгөлөг ширгэлж байгаа шалтгаан нь бол одоо ингээд зөвхөн арьсны өөрийнх нь өнгө сүүдэр гээд 2 өнгө явж байгаа учраас ерөөхдөө хар цагаан зураг шиг болчдгийг. Тэгээ хацар өнгөлөгч явахаар жоохон өнгөтэй болж амьд болж ирнэ гэсэн. Хацар өнгөлөгчөөр сүүдэртэй адилхан нүүрний хэлбэр засчулдаг. Одоо монголчуудын энэ шанааны яс ерөөхдөө жоохон том. Энийг баг зэрэг багасгаж болдог. Хацар өнгөлөгч тавих газар нь болохоор за хацрын энэ өндөр цэгээс сүүдэр тавьсны дээгүүр уусгалтын дээгүүр нь цуг орж ирнэ гэсэн үг. За хацар өнгөлөгчөө ингэж авчаад гарн дээрээ ингээд сайн багасгаж агаад хийсэн дээр шүү. Тэгэхгүй бол арилдгүй, дараа нь хамгийн гол нь уустгүй, арилдгүй. За энэ хүртэл ингээд яваад ирэхээр шанааны энэ яс маань ерөөхдөө баг зэрэг багасч харагддаг. Гоё. За тэгвэл дааш нь сонгоо доо. За би сайн ингэж явж байхдаа нэг гоёыг харчлаа. Тэгтээ би та нарт харуулах хүсэхгүй байгаа. Найрлагч нэг гоё санаа байна. Одоо эцэгтэй дэ бальтаа биш ээ. Ийм гоё пижак сонгочих уу? Юу яачих вэ? Цов сонгочих уу? Худлаа. Яна би айгу завтай юм шиг. Тэр нь сая би нэг юм ингэчэд та харчлаа. Тэрнийг би бас одоо өөрөө сонгоцоо явж үзлээ. Тэнцэг юм. Арай минь задчудаа. Рамент. Арай хоол бэлэн. За өнөөдөр эдгтэн туслахын хувьд арай цагаа бэлдсэн байгаа. Тэгээд таартай зориулаад ийм хэсэг бэлдсэн. Тэгээ одоо за манай хоёр бас хоёр хөөрхнөө байгаа. Цагаах. Гүндээ хоёр маань байгаа. За тэгээд хана одоо хоёр байна. Ингээд та бүхний өмнө Дундгов аймгийн Сайн Цагаан сумын малчин бүсгүй эзэгтэй сумьяг урьж байна. Биднэ. Зя. За ямар Янзын гоё байна. тэгвэл алга малга ташаач тий. Гоё. Гоё нөө.
За ингээ оройн цагт урж байна. Аа баярлалаа. Зүгээр. Өнөөдөр хатандаа яваад ядарсан уу? Өдрөөг байгааг. Айгүй юу. Тутмын ажил доо. Өглөө гараад орой ирсэн. Ороо ирдэг. Ах удаа болцох гэж байгаа юм шиг. Яг өнөө энэ бол болцоо. Өдөр тутмын ажил гээл маландаа явна мэдээж хаач гэсэн хин чаач амьдарч байсан ингээл өдөр тутмын ажилдаа л явж байдаг тий. Гэхдээ тодорхой хэмжээгээр би биэндээ цаг гаргах хэрэгтэй байдаг. Угаасаа тань гаргадаг байх. Аа баярлалаа. Зүгээрээ. Одоо би ингээ хоол аваад ирээ заяа. Та шишилцээд байжээ. За юу н өөрчлөгдөж вэ? Аа ер нь хүмүүл өөрчлөгдсөн шүү дээ. Янзэл гоё болж. Нөхөр жоохон царай мотой гайгүй. Хөр юу хангаа шиг төшгтэй. Харин тийм л бай. Зүгээрс өнөөдөр эзэгтэй ч өдөө өдөр. Яг Лонгийн цатаг. за 2006 он 6 сар явах. Бро сараар нь ярьж. За. За хин нүдсэ. Тэгэл манай л хөөдсөн байх та тий. Би л бай та. Хань болчихсон байна л гэж харсан. Нэг нутаг биш юм байна те. Нэг нутаг биш. Би чинь аймгийнхаа хамгийн урдлаас мэлцээд. За. Тэцэн яваад бол. Тэгэл аймагт 10 жил явж байгаа мэрэгжил сургалт үйлдвэрлэдэг гараад аялан төгсөөд тэгээ ангийнхаа охины дээр ч амарч байгаа тайтайгаа татгалцсан. Тэгээ манай үний ээж энэ манай найзын ээж хоёр ихчтэй ирсэн юм билээ. Тэгэл хатуу одоо манай хадам болж байгаа шүү дээ. Тэгэл анх нэг даруухан залуу ирэл угаад идэгсэн шүү дээ. Нэмэн баяр гээл энэ хавийнхны адуу одоо дотроос бууж ирнэ нэмэн баяр ирнэ гээл яриад идэгсэн. Тэгсэн чаран тэр манай найзын бас адуугаа үгүй уулцсан юм билээ. Тэгээ адуу нэрэл унаг уурал гэсэн чинь унаг урагдлал амар гоё харагдаад идэгсэн шүү дээ. Тийм үү? Тэгэл гоё харагдаад байсан. Гэтэ анх бол гуугаагүйсэн биз дээ. Одоо тэгтэн чамд гоё харагдаад байсан биз дээ, тий? Амар гоё л. Одоо айгүй гоё ургал. Одоо их төөрхө харагдажсэн нь гоё харагдажсэн нь. Харагдaltaй байх аа. Оо хоёр талтай чимээгүй. Тэгээд яс одоо ер нь чамайг үүдсэн үү? Үсэн шүү дээ. Яаж өдөөдлээ нэ. Нэг морь мэлдэг хөр нэмэлэн бүр орлоо мэлцээ. Ер нь амар дандаа шоглоод идэгсэн. Үү тэр чинь тоглоомоор л гээл. Оо тоглоом шоглоомор тэгэл хайр илчлээд байсан юм уу? Тэгээ буруу юм бэлээ явуулсан чи яаж? Мор буруу мэлцсэн байна гэлээ. Буцаж ирэх шалтгааныг би олгож штэ. Тэгээ уурлаад ирсэн чи юу гэсэн? Оо тийм бол гэж штэ. Эмэлцээ гэж хэлэх. Андуурчгаж гээл. Тэгээ шоглох тусам таалагдаад байгаа үстэй. Тэгэл би чи 8 сар гаргаад нөгөө буцах гавьжсан. Тэгээд л хэлсэн чинь хайртай байж тэгэл сайн бай гэдэгс нөгөө амнаас баг юм унцгаа гэдэг болчих юу сонир юм гэдэг. Тийш тааштай чамаг яваадаг л олж чадахгүй шүү дээ. Хаа. Тэгээ чи одоо ирэх ингээл өглөөдөө зангуу одоо ир маань хүрээд ирээсэй гэж боддог байсан уу? Бодсон шүү дээ. Орой ингээл адуугаа осолчаал ингээ мөртөө тавих гэдэг. За. Хоёр тэгжил уулздаг гэсэн шүү дээ. Мөртөөсөө давхиж өгөх морин дэлдээгүүр. Тийм мөртөө ер нь байнга мөртөө ирдэгсэн. Тэгээ яна тэрүүд чи моцог л ундгүй шүү дээ. Далмартай голцох юу? Шин 5 нөө планет 5. Лаг шин улаан 5-тай. Сая нэг тэрдэг ер нь голцоо тэгэл аврах зэлнийг хадаа усалж байгаа ингээ яваад байсан шүү. Ямар гоё бүр надаа мэдрэгдчихлээ. Ингээл хүлээж ядаа л те. Тэгэл морины доо чимээ явна. Цэглэн чимээ угад харал. Тэгээ тэгжэл тэр танилцсан чи би дээ. Тэгээ яг хадмета ээж авдаа танилцуулъя гээд 11 сар 10 сар эсвэл Тэр жилийнхэн үү? тэр жилийнхээ айгүй хурдан. Ямар шуурхай залуу. Тэгэл манай ээж бас мөр харах гэж ирсэн байгаа юм чинь манай нэг ээж нэг охин руу тавих гэдэг ямар амт явах юм бэ гэдэг. Аав ээж нь үү? Манай хадам ээж. За хадам ээж харцчаад юу гэсэн? Харчаад тэгэл хөөхөн охин байна аваад ирээсэ гэж боддог гэсэн. Бушуухан аваад. Тэгэл чаваа гэртээ болохгүй яв цаад. Бодоод гэсэн. Анхыг хараад бол яг итгэж болохоор юм бэ. Яг
итгэж болохоор л санагдсан. Тийш дээ. Итгэж болж Намайг байна. надаас юу ч үсэв тэг яг намайг байгаагаар нь хүлээж авсан. Тийм учраас би амар надад итгэж болохоор л санагдсан. Тэгээ би ч одоо ингээд хэдэн хүүхдээ бодоод аймаг яваал үнтэй. Тэгэхэд манай нэг адуу мал явж байгаа хэрэгт аяг цайтай баймаар би ч одоо бие 2 хуваар санагдаад байдаг шүү дээ. Аймаг дээр хэдэн хүүхд ингээд хичээл сургууль орохоор зайлуул хаягдаал. Энд нэг хүн хаягдаал тэгээд аль алигээ болгоол явахгүй л. Болгоол явж байгаа. За тэгэхээр ирчүүдээ ер нь дуугаа хүн бас их дажгүй харагдсан юм байна шүү. Тэ? Тийм шүү дээ. Дараахан. Дуугүй тарах хүнтэй суугараа гэхгүй. Хоёрт яг үнэн. За ингээ одоо ирийн хэлсэн үг үнэн шүү манайха. Хүүгээ морь нөгөө над харагдаад аймгийн дээр чинь бас том над байсан тий. Аймгийн бүс байсан баха. Харагдаад ирэхдээ аймгийн хөрс гурлаа. Тэ. Хүүтэйгээ гурлаа. Шороо халтайс юм гэл нүүрэл цул шороо олцсон. Яг ингээ өөрөө уяад ямар одоо нэг тийм цус орсон мөр тийм биш яг Монгол адуугаар уралдаад. Тэр сайхан олон буян дотор тэгээд хэлсэн. Үнэн баярлалаа. Уруулаад баярлалаа. Ингээл хоёулангийн ирж тэрвэрж аваад хийж би харагд. За би харагдцэг гэлээ амар хөөрхөн. Тэгэл би өстө ханаагаа ч хүнсэл хүүгээ ч хүнсэл өстө миний хоёр мундаг гэл тэд би өстө амар баярлалаа. Тэгж ирнэ баярлаагүй утсан хоёр. Би тэр мордын тижээлцэж байгаа юм чинь тэгэл нөгөө морныхаа ажлыг хийгээл энэ хоёр чинь ингээл хажуугаар тавих. Би арга үрээд аргалт явчаал морины ажил хийнгүүс нь шууд арга хаяал дагаа бараг гүйцдэг тэр жил бүр тийм байдаг ус. Тэгэж амар дууралж тэр. Тэгээ тэр жилээс манай амар айгуу сайн байсан хоёр. Аавын уйсан морь, хүүгийн унсан морь, ээжийн тижээсэн морь. Аргагүй. Одоо энэ жил бас манаас 100 жилтэй шүү. Бэлдэж байгаа юу? Энэ жил одоо би бас өөрөө уралдуул морьдоо бас яагаад гэж бодож байна шүү. Нэг дэмжин л гэж боддог шүү дээ. Бас нэг хүний амьдралд нэг юм бидий. Нэг нөхрийн хэлсний гой үгнүүд ингээд байнга бодогдоод хажуу авиргахында хэлмээр санагдаал ингээд заримдаа би чачж өгнө шүү дээ. Манай нөхөр гэл ингээл те. Тэр шиг чамд одоо ханиа чинь хэлжсэн бас гой үг юу вэ? Миний ань мундаг шүү гэдэг шүү дээ. Чаваагүй. Тийм. Амар ажилласан. Одоо жоох амар. Ямар амар хөөрхөн бид юм аа. Мундаг шүү гэд байнга хэлдэг гэдэг чинь Мөрчлөлтөө манай. Хэлдэг шүү дээ. Одоо жоох амар миний ань мундаг шүү. Сая тэр уралдаанд ороод юуны уралдаан? малчад дуулж гэн гэдэг. Хөг танаа гэр бүлийнх чи ямар их уралдаанд ордог байсан? Малчад дуулж гэн гэдэг бас улсын бас том уралдаан билээ шүү дээ. Тэр нь 500 гаруй оролцогч орсон малчад. Хүүх 21 аймгийн бүх сундаас тэгээд тэрэнд шилдэг хорногт орсон. 500 хүнээс 21-т орно гэдэг чинь тий. Тэгээ шилдэг хорногт нь орсон. Тэгээд хорногт орч нөгөө гала тоглолт нь болохгүй хавар яг энэ өнгөрсөн орч амар хавар болсон шүү дээ. Хатуу. Манай чинь тэр төлөв бол 50% болсон шүү дээ. Тэгээд нэг ишгийг хідэн жишээ ямаа төхүүлдэг байлаа. Тэгээл дээр нь угчдаг айгүй ажилт байсан. Тэгээ яг нөгөө гала тоглолтод 5 сарын 10-нд боллоо. Тэгээл би чи нөгөө хэдий ишиг намайг хөөхдөг юм шиг нөгөө хэдий ишгээ явах хэцүү. Нөгөө уралдаанд бас нэг орчим ордог тий. Тэгээ чад миний амар хөөрхөн. Ор миний одоо нэгэнтээ орсон чи эцсийн үзээд амжилттай оролцоод тэр ханин араад байгаа байжээ гэл. Тэгээл намайг явуулчихсан. Тэрэнд нь би бас аяг баярлалаа юм. Өстой гоё өстой мартахын аргагүй үйлдэл хийсэн биз дээ одоо ярэ. Одоо ярээс би нэг юм асууя. Манай Самья ер нь юу хийх сонирхолтой вэ? Юунд дуртай вэ? Юу ихээр ингээл гоё нүдэн сэргээл ингээд ирдэг вэ? Манай ч одоо юм ичүүлээ юм их дуулах дуртай байна. Дэмжээл баах дээлээ урч хаяал ирээл ойлоод ах. Дээлээ ураад байгаа ч юу юм. Тэ бас их юм ойрхоод бас дурггүй шүү дээ хөргөөцөн. Яа. Ядарн өөрн дэрч бас. Бас. Өдөө зэрэгтлэл юм аяа штэ бас. Нэг юм аяа бас. Бас. Би мэдхгүй сууч. Ямар хөөрхий үхээ мэдхгүй суучих юм. Тэг чи бүр амар зүүрлж штэ бүр. Загнаа. Чи бүр арай дэндүү ойд юм байна. Юугаар дутаасын наадхаа бойлмол гэдэг шүү. Бас нэг хүмүүсээс захиалга авчаад идэг. Тий би бас нэг 5 цаас хийчмээр л идэг тий. Наваа голохгүй гэсэн нэмэг ойчмоор л идэг. Одоо ч аваг өдөрт хэд тэрч хэд үнсдэг вэ? Заста өдөрт үү. Заста мэдхгүй өдөрт. Заста зөндөл тэрдэн штэ гэж юу? Гүү. Ингээ гүгээс ахга гардаг шүү. Гэтэ хаяа нэг гоё тэрхэлтэй явдаг шүү цэл рүүгээ. Тэр гоёгоц. Гоё. Чамд бүр гоёгоц. Тий.
Тэгээ одоо чи айгүй гоё юм шөрмөслөг гоё эрэхтэй шүү дээ. Тэгэхээр чи өөрийгөө мэдрүүлж сайн тэрчээ өдөртөө хит тэрч. Эмэгтэй хүн чинь ер нь тэрвүүлж иж гоё юм хүч авдаг, гоё энерги авдаг тий. Өөрийгөө гоё байгаагаа мэдэрдэг, бэлгүүс нарийнхан байгаагаа мэдрээд ингэж өгч мөжиж аюу гоё нарийнхан бэлгүүстэй юм шүү дээ. Сайн өрчөө гэж. Тий. Мэднэ үү нарийнхан бэлгүүстэй. Мэдлэг байх уу? Эсвэл бүр энэ гар нь бүр байг тэрд мэдлгүй яах вэ? Хөрх ирэх юм аа. За тэгвэл хайртай гэдгийг бол чи асуучт юм биш үү тий? Хайртай юу гэдгийг. Хайртай юу би бол асуудаг шүү дээ. Тий, тэгэхээр хэлчих нь угаасаа тий. Олон хэлэхэр үнцэнэг болчихно ойлгомжтой гэдэг асуугаад байдаг шүү. Гэтэ ямар гоё юм тий. Тэгдий надад ч тэгж хэлдэг. Тэр нь айгуу үнэн санагддаг. Хэлж байгаа нь сонсогдож байна. Гоё байна. Тэгэд хосын амьдрал гэдэг өөрөө дандаа бие биенийгээ тижээж байдаг. Таяр ингээд сайхан тижээгдээд ирэх тусам хүүхдүүд чинь бас ийм гоё өөртөө ихтэй аз жаргалтай миний аав ээжээр тижээгдэх тусам хүн цэник авч инээж явдаг те. Хүүхдүүд зараад миний аав ээжээр гоё байгаа юм байна. Миний аав ээжээр хүчтэй гэдэгт бүр их итгэдэг те. Тэгэхээр тэгэл таяр минь өшөө илүү гоё цэник бие биендээ өгөөд өшөө илүү гоё хүчтэй агаарай. Тэгээ гоё ингээд би одоо ингээд сая хоолны тавнууд агаад харцаагаа 1-р хоолны 2-р хоолны гээл тэгэл энэ амттны тавг эднийг ингээд танад үлдээж байгаа. За баярлалаа. Тий. Баярлалаа. Миний энэ үлдээсэн тавг бол таярын дандаа ингээ хайраа ярилцах. Одоо юу гэдэг бүх сайхан зүйл ярих бүх юмны чинь бас ингээд юу болоод байж, чимэг болоод байж. Тийм тэгжээч ингээл Монголын бүх хосууд гоё юм бие биендээ хүч өгчээж бидний ажил уйлс хөгжил Монголын хөгжил ингээл бүх юм шалтгаална гэж би боддог байхгүй юу. Тийм ч учраас бид нар ингээд ийм олуулаа ингээд энэ хол холын бүсгүүчүүдийг зориод явж байгаа. Харин тий би бас маш баяртайгаа. Тэгээд ингээд битэр ч одоо нэг бусдаас гоцрох тийм гойд илүү гарах юм бол байхгүй шүү дээ. Бидэртэй адилхан залуу хөтөний малчайл зөндүүлгээ тий. Тэгээд тэр олон дундаас ингээд сонгоод тэгээд энэ хөдөө ч одоо манайх ч бас төв суурангасаа бас 50-60 км-ээр хастагдсан газар байгаа шүү дээ. Тийм газар ирээ тэгээд ингэж их гоо сэтгэл гаргаж байгаа маш их баярлалаа. Зүгээрээ. Тэгээд хоол хийх бүх юмтайгаа ерөөс ямар ч биднэрт хүндрэл очруулахгүй тий. Тэгээд гоо сайхны салаанд овчоор гайхах шиг боллоо шин. Нэрээ. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг гэдэг чинь айгүй том юм байт юм байна. Тэгээд маш сайн мэдэрч авдаг. Баярлалаа. Ямар гоё үг вэ? Тэгээд энэ ард өлгөтэй байсан нэг юм нэг плаж байгаа, бас нэг юм зуны даашин заагаа нөмөрдөг одоо цамцтайгаа гэдэг ингээд чамд бас зориулж авчирсан. Энэ түүфэл бүр амар таарсан. эвтэйхэн мэн өмсгөд. Эвтэйхэн. Дагалагч бүр айгүй юм асуугаад хар ингээ гайхацсан. Би яг юу авах гэж байгаа юм бол мэдээгүй шүү дээ. Тийм мэддэхгүй л гид баярлуулах гэдэг байхгүй юу? Харин тий. Нөгөө SS Pharma-гийн чиний сонирхоод байсан мэдчихээн байглаа. Хин манай самья. Монсын эмийн сангуудаар байгаад байхгүй бүтээгдэхүүн чинь. Тэгээд би яг энэ одоо яг миний харсан таарах юм болов уу гэж харж байгаараа авчдаг байхгүй бас тийм савла баглаа гэж харахаар бас гайгүй юм шиг харагддаг байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр бас ингэж хэлсэн чинь айгүй гоё санагдлаа. Айгүй цөөхөн санагдлаа. Чиний хүсэл биелж байгаа байхгүй юмыг нэг гоё юмдаа гэж харчаар дараа нь бэлгэр гоё идэг шүү дээ. Тэгээ тайрыгаа ингэж үлдээ. Тайр минь виногоо өөртөө хийж уугаад амжилт гой суугаарай. За тэгээд ундрмагчтэйгээ өнгөрүүлсэн 2 өдөр маш сайхан дурсамжтай миний амьдралыг бас ингээд бас нэг гоё дурсамж үлдээж чадлаа. Балчин эмэгтэйн одоо өдөр тутмын ажил ямар байдгүй, яаж үргэлжлэх үү тэр болгоныг ингээд надтай айгүй хээшаагүй ингийн байдлаар ингээд хамт хийлээ. Ундрмагч нь айгүй сэтгэл гаргаад битэрт ингээд гоё болцох орчин бүрдүүлээд миний имижийг өөрчлөөд тэгээд наавч одоо тэгвэл тийс өөрсөм ял болгосон шүү дээ. Бүх юм ингээд ярих боломж олгосон. Хэдийгээр ингээд битэр ингээд би биедээ хайртай, би бинээ хүндэлдэг ингээд өөр хүүхдэд хамтдаа өсгөл ингээд амьдралын төлөө явж байгаа ч гэсэн ингээд яг хамгийн анхны сайхан бүхнээ ер нь ингээд айгу мартцсан байсан билээ. Тэр дурсамжуудын маань айгу сэтрэж өгсөн. Ээжхийн тухай ярьлаа, ханижлынхээ тухай ингээд ер нь баярт өөрийн баг дэрэгт магтдаггүй ээж яг өөрөө дотроо юу гэж бодож явдггүй те тэр болгоноос ярьлаа. Сайхан хадмуудтай. Тэгэл ер нь бүх хүмүүс ихэнх тухай юу гэж бодож явдггүй өөрөө амьдрал дээр ер нь ямар хуу эмхтэй гэдгээ
Тэрний нөгөө сайхан ярьцгаа ярьлаа. Чи нааг явлаа гэдээ ойлгох гэдэг юм уу тий? Яа та одоо ирэх хөлөөл би тэгэд зам хол юм чинь. Тэгээ одоо хоёр маань адуундаа яваад амжидгүй адуун л олдохгүй байх шиг үү тий? Тий нөгөө өчтөр цас шуурсан шүү дээ. Тэгээд Тий. бодвол доошлцсон баха. Сайн сууж байгаарай. Баярлаа. Бүх зүйлд баяр ирээрээ. Баярлалаа. Бүх зүйлд баярлалаа. Бүх зүйл сайхан байлаа. За баярлаа. Одоо ирийн төрсөндөө тий? Сайн сууж байгаарай. Баярлалаа. Нөх гоё хань болж байлаа. Оо, за баяртай гөлгөнө. За баяртай гэнэ. Ui! За сайн байна та. Та минь ясаа орой ирж ах юм. Харин тийм болчихлоо. Сайн уу? Үнэхээр байна. Оо. Ямар хөөрхий. За манай ээж. Таныг Манай зүгтээ үнэ сонссон. Тийм үү? Тий. Өстө хөөрхөө. Ундрмаа. Баярлалаа. Бүр тасчаач гэж. Оо, таньдаг болчих. Тий. Таньдаг. За тэгээ би угаасаа эргэж ирнэ юм сайхан. Тэгэрэ минь хөө. За их өсөж баяртай. За баяртай. Сайн яваарай. Тэгсэн. Намайг битгий. Ээж ирдэг хөө ойлуулах юм. Figment, touch go Zara, head up and chill.